За амар минь байцгаана уу. За илүүд одоо сулууг ярихгүйгээр шууд эхлүүлээд шууд гол зүйлсүүдээ яриад явчихна. Зүйтэй гэж бодож байна. Одоо энэ цаг үед мэдээлэл ирэн зүй учраас хаанаас л мэдээлэл авдаг болцсон учраас хамгийн ойлгомжтой хамгийн товчийг одоо сонсох байхаа гэж найдаж байна. За жирэмсэн их дээсэн дээгүүр алхах юм бол хүүхдийн хүзүүг хүйн ороодог гэдэгт та итгэдэггүй. Юу гэж боддог вэ? Эсвэл бидний өвөг дээдс тийм үү? Арай хийж олсон хайртай үрдээ хүн биш, энэ биш, нохоо гэх мэт хамгийн муухай нэрийг өгч тийм үү? Хүүхдээ хөвөн үрээ тий охин шиг хувцалдаг байсан. Зүгээр л мухар сүсэг байсан гэж боддгоо. Та юу гэж боддог вэ? Сэтгэл хэсэг одоо өөрийнх нь бодлоо бичээрэй. За миний хувьд бол үгүй ээ. Энэ бол тийм үү? Үхэл хагцал эрлэг номон хааныг хүртэл төөрөгдүүлж үрээ амьд авч үлдэх гэсэн эцэг их хүний асар нарийн сэтгэл зүй гэж одоо ойлгох хэрэгтэй. За микроскоп вакцин байгаагүй хатуун одоо ширүүн одоо зоонуудад бол монголчуудын бүтээсэн амьд үлдэхүүн хамгийн дээд стратеги байсан гэж би ойлгодог. За өнөөдөр бол бид жирэмсэн үеэс эхлээд нялх балчирнаас хүртэл одоо цээрлэх ёсон гэж байдаг шүү дээ. Тэр цээрлэх одоо ардын дунд байдаг ёснуудыг одоо задлж аль нь шинжлэх ухаан, аль нь төөрөгдөл болохыг одоо ярилцъя. За өнөөдөр бид маш олон залуу гэр бүлүүд шинэхэн ээж аавуудын дунд одоо төөрөгдөл маргаан үсгдэг. Тэгээ асар том сэдвийг барьж авлаа. За хүүхэд ихийн эвлээд алдсан цагаас эхлээд энэ хорвоод мэндэлж дууга хадах тэр мөч хүртэл монголчууд бидний цээрлэх ясан хэмээх даврах том хамгаалтын систем ажиллаж эхэлдэг. За нэг талаас бол ахмад наснууд маань тэрийг ч болохгүй, энийг ч болохгүй гэдэг баахан дүрм цээр ярьдаг. Нөгөө талаас орчин үеийнх нь наадах чинь шинжлэх ухааны үндэслэлгүй гэдэг одоо үгүйсгдэг. Тийм зөрчилдөөн гараад байна. За бидний өвөг дээдс тийм үү? Хүний биеийн одоо физиологи, байгалийн хуулийг маш нарийн ажиглаж түүнийгээ тийм үү? Айдас ба бэлэгдлэр одоо баглаж үлдээсэн. Тэгээ өнөөдөр бид тэрхүү одоо баглааг задлж доторх жинхэнэ үннийг нь хоёр хувааж харъя. За анхаарал та. Сонсороо. За хамгийн ихэнд бол ихийн эвлид үр бүрэлдэж байх үеийн цээрүүдээс нь эхлэв. За энийг би нөгөө Монгол 20 цээр гэдэг одоо Монгол домын нэг ном байдаг. Тэрнээс одоо уншиж байгаа энэ санааг одоо ярилцаад байгаа шүү. Тэгээд өвгөд бас ярьдаг. Яагаад гэдэг учир шалтгааныг тайлбарлаж хэлэхгүй байхаар дарахад ч одоо орчин үеийн хүмүүс чинь шууд мухраар дагна гэдэг чи одоо дэмий шүү дээ тий. Өнгөд сонсоход бол нэг мохор сүсэг шиг байгаад байдаг. Эд шид чиг сонсогддог ч одоо цаад жинхэнэ зорилго нь одоо цэвэр аюулгүй байдлыг одоо бид нэр заадаг цээрүүд байдаг. Тийм. За үнийг одоо ярья тийм. Жирэмсэн хүн тийм үү? Дээс аргамжаа энэ урт модон дээгүүр алхаж болохгүй. Хүүхдийн чинь хүзүүгээ ороно гэдэг. За нэг биологийн үднээс аваад үзэх юм бол их хүн тийм үү? Гадаа юун дээр алхахаас хамаарч савн доторх хүүхдийн хүү орооцолдно гэж бол байхгүй. Тийм. Одоо зүү ороох ч юм уу те юм аяхад бол одоо бас ингээд хүүгээ ороочно гэдэг. Гэхдээ зүү ороод суухад маш их цаг хугацаа төвчээр шаарддаг учраас хэвлийгээ дараад хөдөлгөөнг удаан сууцдаг. За энэ урагт хортой байдаг учраас гэдэг ч юм уу те ингэж цээрлээд байдаг. Тэгээ бүр ингээ хуйль шиг болгоо ийцэн өвгөд маань одоо яагаад ингэж хуйлчилсан юм бэ те хариулт нь болохоор ерөөсөн тэнцвэр ба аюулгүй байдал гэж юмны гол те тэнцвэр жирэмсэн эмэгтэй хэвлий тийм үү томорхон хэрээр биеийн одоо хүндийн төв урагшаага шилжиж хөлдөөрх зүйлсээ одоо харааны өнцг нь мэдээж хязгаарлагдсан те тэр том гизтэй одоо ирчүүд бид нэр одоо төсөөлж чадна гэхээсээс ямар жирэмслэх вэ шүү те. Тэгэхээр хэрвээ тийм байдалтайгаар тийм үү
одоо хашаандах урт мод малын аргамжаан дээгүүр одоо алхвал тэглээд л бүдэрч байна. Унах юм бол ураг золбох хамгийн том аюул байна. Тиймээс унаад тийм үү гидсрүүгээ зөгчих үедээ гэд өгүүлэхийн оронд их хүний тийм үү хамгийн их айдаг хүү орооцолдох гэдэг айдсаар нь дамжуулж аюулгүй байдлыг нь хангасан маш ухаалаг одоо сэтгэл зүйн код гэх үү. Тийм код л та. За харин шинжлэх ухаанд шууд нийцдэг нэг хатуу цээр нь жирэмсэн эмэгтэй тийм үү. Хэрүүл одоо шуугантай газар очих. Айж цочихыг бол цээрэлдэг. За эрүүл маргаан стресстэй орчинд байх үед бол мэдээж эхийн тархинд кортизол энэ адреналин маш ихээр ялгараад судсууд нь огцом агшдаг. Энэ тийм үү ихэст очих цусны эргэлтийг боомлж ургийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Баян хэрүүл шуугаан тийм үү муухай үг сонсож өссөн хүүхдийн мэдрэлийн энэ системийг одоо доголдож гэхүү тийм хэврэг болж төрснийхаа дараа маш их уйлгандаг цочмохоо дархлаа султаа хүүхэд болж хувирдаг. Өвгөд маань одоо хэм талаас нь эрчим талаас нь харж тийм. Харин өнөөдөр шинжлэх ухаан гормоны төвшөнд баталсан. Тэгээ энэ тааврын юм өөрчлөлтөө гэдэг. Одоо харин тийм бас цэвэр төөрөгдөл буюу одоо бэлэгдлийн чанартайг нь одоо дур тийм. Хоёр жирэмсэн эмэгтэй хоорондоо золохыг цээрлэнэ. Хүүхэд нь солигдноо гэдэг чинь. Эсвэл тэмээний мах идвэл төрх хугацаа сунжирнаа гэдэг. За энэ бол 100% мухар сүсэг. 100% мухар сүсэг нь цаашийн тийм сүрдүүлэг гэх юм уу тийм. Айцаар удирдах гэдэг шүү дээ тийм. Ихийн хөвлөд тийм ДНХ нь одоо тодорхойлогдсон. Хоёр ам хоорондоо одоо золглоо гэд солигдохгүй шүү дээ. Тэмээ тийм үү. Өөр 13 сар ботхоо тээдэг учраас монголчууд тэр онцлогийг нь хүнд халдаана гэж одоо бэлэгдэж айсан хэрэг юм уу да тий. Тэмээний мах идэхгүй тий. Дайлддаг тэмээ онж болохгүй гэдэг. Тий. Тэмээний мах идэхэд бол ингээд хүний хэм задалдаг тий. Говьд амьдэрдэг. Наран сэлжээ хүртийг задалдаг. Энэ өрчгөн хүртийн хэм задалдаг ийм асуудлууд бол байдаг. Одоо төрсний дараа цагаан мөөг гэлтэгдэх мөөг гэхэд одоо хэм задалж одоо ихэст одоо үлдсэн шавхруу байна уу тий. Тэрийг маш сайн задалж хөөж гаргадаг гэдэг одоо тэрийг бол шинжлэх ухаанаар бол баталсан. За тэгээд ер нь ингээд айлгаад байгаа юм биш. Энэ бүхний цаана тийм үү. Ганцхан тийм агуу зориг байгаад байгаа нь их үр хоёрын амийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах. Хүн гэдэг амьтдан тийм үү. Хүн гэдэгт одоо та нар ингээд анзаарах юм бол хүнд ингээд логикоор тайлбарлахаас илүү айдсаар дөрөлөхөд дөрмийг илүү сайн мөрддөг. Энэ бол угаасаа та бүгд ингээд сошиал ертөнцид бүгд л байгаа учраас мэдж байгаа байлгүй. Энийг бол өвгөд маань бол маш ухаалгаар ашигласан байна. За тэгээд их амарчлаа төрлөө шинэ хүн хорвоод мэдлээ. За яг энэ мөчөөс эхлээд хамгаалтын 2 дахь үе шат буюу нялхсан цээр гэдэг зүйл яригдж эхэлж идэг. Тийм. Хамгийн түрүүнд тийм үү эхийн биеийн гамын тухай гам барих хэрэгтэй төрсний дараа гэдэг шүү дээ. Саяхан төрсэн эмэгтэй сарын хугацаанд дотор хүүтэн усанд гараа дүрх, даарах, салхи авахыг хатуу цээрлэнэ. Биеийн яс мах симхи болноо гэж одоо онготод бол хэлдэг. Үүнийг болохоор зарим хүмүүс усанд орж болохгүй гэж ойлгоод заваарсан юм ээ. Заваарсан юм би гэд шүмжилдэг маш олон хүмүүс. Гэтэл ангаах ухаанд тийм үү. Эмэгтэй хүн төрөх үед аарцгийнх нь ясан салж хүүхдийг гаргахын тулд релаксинг гэд даавар маш их ялгардаг. Релакс одоо ингэ сунгадаг гэсэн үе мөч. Бүх үе мөч холбогч идүүдийг суллаж зөөлрөлдөг даавар. За өвгдөө хэлсэн юм уу? Яс мах симхи болно гэдэг нь яг энэ. Яг энийг л хэлээд. Төрсний дараа тийм үү? 40 ингээ сар 15 хоног гэж хэлдэг. Тэгэхээр 45
За 40 гаруй хоногт ирнэ энэ даавар буцаад хэвэн болдог гэж. Яг энэ эмзэг үед нь тийм үү. Хүүтэн усанд гар өр даарах юм бол тэр онгорхоо байгаа үе мөч рүү хүүтэн хий нэвтэрч ороод насан туршийн үе мөчний өвчтөй. Эсвэл хүүтэн савтаа болдог. За энэ бол мухар сүсэг бол биш шүү. Цэвэр антаам шүү. За тэгвэл тийм үү. Хүүхдийг яаж хамгаалах юм бэ? Нял хүүхдтэй айлд утсан хамгийн түрүүнд хаалган дээрх тэмдгийг хардаг соёл ёс бол бидний дунд байсан. А хүүтэй бол баруун талд, охинтой бол зүүн талдаа ингээд тэмдэг тавьж хөл хордог. Тийм. Инхри хүүхэд төрөх юм бол хөл харнаа. Үд шорой тийм холын хүн, согтуу хүн энэ яс баригч оршуулга хийдэг. Тийм. Хүмүүсийг ингээд оруулах хатуу цэртэй нохоо хорио гэж хэлнэ гэдэг. Тэгдэг тийм. За хүмүүс бол энийг тийм гадны хүний муу инээрийг чөтгөр шулам дагаж орж ирэхээс айсан л гэж бодоод байдаг. Гэтэл цаана орчин үеийн тийм үү. Халдвар хамгааллаа зүйл нуугдаад байна шүү дээ. Хамгийн гол нь халдвар хамгаалах гэдэг байхгүй. Дөнгөж төрсөн няраа дархлаа тэг байдаг. Гаднаас орж ирсэн хүн яах вэ? Тэ ховцс амьсгалаараа сая ням бэхтэр тээжл ирж байгаа шүү дээ. Тэг ялангуяа хээрэр хийсдэг анчин яс барайч хүмүүс бол халдвар тех өндөр эрсдэлтэй байдаг. Тэр хүмүүсийг оруулж нялх хүүхдээ халдвараар хүлэхгүй тулд хөл өрөө тогтоодог юм тогтоодог байсан юм байна. Одоо цаг үед ч гэсэн бид нэр дөнгөж нэрэлээд удаагүй бол айлсав хэсэх тэгээ гэртээ янз бүрийн согтуу хөлчүү хүмүүс оруулах богор заваа хувцастай хүн хүүхд рүүгээ ойртуулах тий саяхны хүртэл энэ ёс чинь бүр алдагдаад одоо л нэг овоо буцаж сэргэж байгаа шүү. Тэгээ намайг баг болчихор байхад бол тэгэл согтуу өлжүүн мэдэгдэхгүй янз бүрийн алтайсан хүмүүс орж ирэл хүүхдийн баг уруул аман дээр нь өнхөж үнсээл бүр тийм л байсан. Тэгээ энэ бол хуучин ёсоо бид нэр алдснаас болж байгаа юм. Одоо буцаад ингээд сэргээе гэдэг. За бас тэр нялх хүүхдийн хувцас өлгийг тийм үү шүн гадаа хонуулахыг цээрлэнэ гэдэг. Муу юм шүглэнэ л гэж өвөө юм бол заасан. Шүн гадаа тийм үү чиг буухад агаардах ням бактери тоос даалз шумул хувцсан чингинэ. Тэ түүнийг нь маргааш нь хүүхдээ өмсгөх юм бол тэ хүүхд яах арьсны өвч авч шүнжин уйлнаа. Үүнийг л онгодод муу юм шүглээ гэж нэрлэдэг байгаамаа. За өөр гэх юм бол нийгмийн сэтгэл зүйд юм уу? Эрчим хэмийн тухай бас сонирхолтой нэг эмзэг цээр бас байгаад байна. Бидний донд. Нялх хүүхдийг тийм хөөхөн, сайхан, тарган гихчлээ ил магтахыг бол цээрлдэг гэж. Цагаан ил ам хүрнэ. Тийм. Маран шуугдчихнаа, өвчин олноо гэд. Ийм дүрмийг бол мэднэ. Тийм. Хүүхдээ ямар муухай амтай юм бэ гэж хэлүүлэх дуртай. Шинжлэх ухаанд бол энийг аавра тийм хэмийн нөлөөлөл гэж тайлбарлаж байна. Хүн аливаа зүйлийг хэтэрхий их магтаж шагших үед тэр хүний тийм далд ухамсарт нь атаархал эсвэл хит их шохоорлын хим эрчим нуугдж идэг. Няраа хүүхдийн тийм маш нээлттэй энерги хим няраа хүүхд яг юм цав цагаахан юм цаас шиг байгаа шүү дээ. Маш нээлттэй байдаг болохоор тэр догшин эрчмийг бол даахгүй энергийн цогцолтонд орсон хүүхдээ дархлаа нь өвдөж эхэлдэг. Ер нь бол гэрт нэг тавгүйхөө ирээд явахаар хүүхд өвдөд байдаг та гэд. За нөгөө төгөр тийм үү. Миний хүүхэд хамгийн хөөрхөн гэдэг бусдад гайхуулах тусам эцэг ихийн дотор юм бардам зан үүсээд санар сэрэмжин сулгардаг. Тиймээс тийм үү. Муухай амт, миний муухай амт, миний муцалцэг гэд сөрөг энергийг нь ингээ саармагч болж газардуулдаг байсан гэж. Энийг яагаад гэдгийг ч мэдэхгүй бид нэр хэрэгжилж л байдаг тийм. Миний юм хөөл гэдэг. За тэгээд өөр онгодод ч юу гэдэг гэлээ. За одоо нэг амар хэцүү нэг юм ярьдэн штэ. Хэрв тийм тухайн айл өмнө нь хүүхдээ эндүүлсэн. Одоо алдсан тийм. Олон хүүхдэн тогтоог бол дараагийн төрсөн хүүхдийг
инхри хүүхэд гэдэг юм шиг гэж нэрлэдэг байгаа шүү. Бүхэл бүтэн одоо хамгаалтын систем үүсгдэг инхри хүүхэд гэж нэрлэж байдаг. За энэ систем тийм хүн биш, эн биш, одоо нохоо, олгоно гэх мэт одоо муухай нэр өгдөг. Олон хүүхэдтэй тийм өнөр өтгөө айлаас хуучин хувцас одоо хуучин одоо өлгий гойж өмсгдөг тийм. Хүүтэй бол охин шиг хувцалдаг. Гэх мэт ийм домууд бол байдаг. Тэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр тэр энэ дэр бол ингээ бүр наривчлалтай ярих юм бол маш их юм ярина. За яг онгодуудын яриагаар бол тэг эрлэгийг төөрөгдүүлэхийн тулд даал гэж тайлбарлаад байгаа. Тэ өхлийн илч ирээд тэ андуураад буцжээ гэх бэлэгдэлтэй л гэж. За гэтэл тийм үүний цаана бол эцэг их хүний тийм ямар гүнзгий өвдөлт бас нөгөө үрээ алдсан трама тэ гэмтэл одоо байгаа билээ. Энийг яаж даван туулах аргачлал одоо нуугдж ийсэн бэ гэдэг одоо. Гэм. За өмнө нь бол үрээ алдсан их хүн дахиад хүүхэд төрүүлэхдээ өгтлээ хайждаг. Энэ хүүхэд маань бас энэ чихэл яана гэсэн айдас нь ээжийг нь галзууруулах шахаж хөхний сүүг нь татрааж хүүхдээ хэвэн өсгөх боломжгүй болгодог. Тиймээс тийм үү? Ах дүүсээрээ гэр бүлээрээ нийлж байгаа тэр ээжийг сэтгэл зүйн хувьд тайвшруулж байгаа хэрэг. За миний охин санаа зовлтгүй. Бид эрлэгийг хоорчихсан. Хувцсыг нь хүртэл олон айлаас цуглуулж өнөр айлын тийм өлгөнд нь өлгийцсэн. Одоо энэ хүүхдийг чинь үхэл танихгүй л гэж ээжийг нь тайвшруулж сэтгэл зүйн засаад сэтгэл санааг ингээд амирлуулж байгаа. Маш хүчирхэг засал шүү. Psychotherapy гэдэг шүү дээ. За ээж 50 байхад хүүхдэж 50 орчинд өсөж амьд үлдэх магадлал нь огцом өсдөг. Маш өндөр хувиар өсдөг шүү. Энэ домын ачаар. За биологийн үүднээс ч тийм үү өнөр өтгөө айлаас хуучин хувцас авч өмсөх нь зөв. Эрүүл саруул өсөж байгаа олон хүүхэд айлын хувцас нь хүүхдийн дархлааг дэмжих ашигтай бактериуд бүрэлдсэн байдаг өгөөд эрүүл дархлааны мэдээллийг хэмийн хувьд ч гэсэн өөрийнхөө эмзэг хүүхдэд хуваалцаж байна л гэсэн. Хүүхд тогтдгүй айлд айгүй олон айлаас цуглуулсан дээлнийхээ өөцийг аваад оёод тухайн хүүхдэд өмсүүлдэг шүү дээ. Энэ бол бас юу биш шүү. Мухар сүсэг бол биш шүү. За тэгээд энэс гадна пицхэм болон одоо эрчмийн химийн маш нарийн цэрүүд байгаа. Нялх хүүхдэд товч зоос өгч тоглуулахыг хатуу зэрлэнэ. Залгиж хахах аюултай. За энэ бол тийм тайлбарлаад байх шалтгаангүй. Маш бодит аюул тийм. За нялх балчир хүүхдэд торг, хоргой тийм алт мөнгөн аймаг чимэг зүйлхийг цээрлэнэ. Буйнаа барнаа гэдэг. Нялх хүүхдийн арьс бол нэмгэн, алт мөнгө бол хүйтэн, торг хоргой тийм хөлс цорохгүй, тохгүй материал. Тэгээ нийгмийн талаас нь харах юм бол нялх амьтанд алт мөнгө зүйлэх нь хулгайч дээрэмчдийн одоо шуналт гарцыг татах өгөөшл болно. Ер нь хамгаалалт болохгүй шүү дээ. Хүмүүс нэг хамгаалалт болно гэж алтан гинж алтан бөгж зөвлөд. Энэ бол яг үүндээ жинхэнэ нөгөө хүний шунлыг л өдөөх юм болно гэхээс биш. Юм хамгаалах болох. Аюулдал оруулах шүү. Тэгээ хүүхдтэй тийм ингээд алтан юм тол зүйлх зайлаа. Тэ. Хүүхдээ аюулд оруулж байгаагаас одоо ялгаагүй бол энийг чинь буйнаа барна гэд хориглодсон шүү дээ. За тэгэл сэтгэл зүйтэй холбоотой бас нэгэн цээр. Өлгийг тийм хоосон санжаагнуулах савлахыг цээрлэнэ. Хүүхэд ойлан хаал. Заавал дотор нь сүх анжисны хошуу тавьж өргөдөг гэж. Хүүхэдгүй хоосон өлгийг савлах нь ямар ч их хүнд өрн нэмсэн. Эсвэл алга болсон мэт маш эвгүй гоног төрүүлдэг өгөөд ээжийнх нь эхийнх нь сэтгэл зүйд сөргөр нэлэлдэг. Харин дотор нь сүх тавьдаг нь тийм үү? Төмөр буюу газрын махбодоор тухайн өлгийг дарж хөндрүүлж муу бодлыг тас цавчиж газардуулж одоо байгаад засал гэж хэлж болох. Тийм эрчим засал. За тэгээд өнөө цагийн одоо залуу ээж аавуудад захихад ахмад наснуудынхаа хэлж байгаа цэрийг сонсоод
Тэ хуучны мухар сүсэг гээд шууд битий түлхээрээ. Шууд битий үл тоогоорой. Тэр бүх цээрийн цаана ямар шинжлэх ухаан, ямар аюулгүй байдлын дүрм. Эсвэл тийм үү? Өвдөд сонготуудын маань үрээ гэсэн ямар агуу хайр амьд үлдэхийн оо стратеги төлөвлөгөө нуугдаж байсныг та ер нь одоо ойлгох хэмжээний ухаантай хүн бахаа гэж найдаж байна. За тэгээ жирэмсэн үедээ тийм үү? Дээсэн дээгэр алхахаас айхахаа оронд бүдэрч унахаас л болгоомжлтэй. Төрөөд сар болоогүй байжж одоо гангарч нэмгэн овцслаа тийм үү? Хүүт уусанд гар дүрхээс жоохон ингээд айх хэрэгтэй. Тий. Хүүхдийнхээ ингэрийг тийм үү? Ингэж буруу харуулж ойддоггүй юм а гэхэд гаднаас орж ирсэн хүнийг шууд хүүхэд рүүгээ бити ойртуулж. Хүүхдээ хүн биш гэж нэрлэхгүй ч хэлээ тийм үү? Хинч биш гэж нэрлэхгүй ч хэлээ. Сошиал сүлжийн хүүхдийнхээ зургийг одоо ингээд цаг тутам оруулаад хүмүүсээс нэг хуурамч магтаал гортоол өрийнхээ тийм үү? Энэ нэмгэн аавра энэ нэмгэн химээ орон зай руу олон мянган хүний хатаархлын эрчмийг бити чиглүүлж энэ цагаан илам болно. Энэ уламжлал гэдэг бол монхоглол биш шүү. Уламжлал гэдэг бол амьд үлдэхүүн тийм үү? Маш нарийн ухаан юм шүү. За та бүхний гэр бүлд эрүүл сарвал ухаан. Шинэхэн мэдлэх үүстэй гэрэлт ирээд өгөөрэй. За түр баяртай. Тэгээд сэтгэгдэл хэсэгт одоо асуултуудаа бичих юм бол дугаараа бэлтгэж болно. За би ямар ч байсан нэг өөр юм мэдж байгаа онгодоос туулсан нэг 99 сэдвийг л ярих гэж бодоод байгаамаа. За түр баяртай.